За их хурлын дараагаас тодорхой асуултууд. Мэдээж эрийг үндсэн хуулиар бид нэр хэн нэгнийг шүүхэр гинбуруудаа тогтоогдог байхад гинбуруудтан гэж үзэх боломжгүй. Гэхдээ эргэлзээг тайлах, заавал тайлах ёстой субъект бол та өөрөө их хурлын дарга. Эрдэнэ жаргал, чулуун загт гэдэг хүмүүс та сая хэлж 10 жил их сургууль хамт төгссөн найз нөхөд. За найз нөхөд юм байна. Таныг нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн дарга байх үед нарийн бичгийн даргач нь байсан уу? Ер нь хамтарч ажиллаж байсан уу? Хамт ямар нэгэн ажил хийж байсан уу? Нэг. Хоёрдугаарт та энэ асуудалтай холбоотой намайг ерөөсөө шалгаагүй гэдэг. Намайг ерөөсөө шалгаагүй гэдэг. Нөгөө талдаа гарч ирэхээр намайг ерөөсөө манай гэр бүлээс авахуулаад бүгдийг шалгаж гинэ гэдэг. Шалгаж байгаа юм уу, шалгахгүй байгаа юм уу? Таныг. Гуравдугаарт тагнуулын ерөнхий газрын гаргасан бичгийг та ингээд үзүүлээд байгаа. Сая та хэний асуултанд хариулж байгаа гişүүдэд тараалаа гişүү болох. Хэн гэдэг гişүүн тараасан юм? Надад лав ирээгүй, манай арчилсан намын гişүүдээсээ асуулаа ирээгүй байна. Тэрийг тараачгаа. Үзье. За нэг дүгнэлт хэлэхэд сая хар PR парламентын засаглалд аюул учирсан бидний юм харанхуй цаг үеийг туулаагүй гэж худлаа л да. Одоо тантай яг мөр зэрэгцээ сууж байгаа хүнийг ерөнхий сайдаар ажиллаж исэн энэ 5 жилийн хугацаа. За сүүлийн 6-7 сарыг нь бол би яг өөрөө биеэрээ үз туулсан хүн л дээ. Хамгийн харанхуй засаглал бол энэ үед явж ирсэн шүү. Саяных бол үндсэндээ танаа дотооддоо л та бүхэнд л жинтэй санагдаад байгаа болохоос биш. Та бүхэн тэр үед мэдрээг бах. Бид нар бол мэдэрчээсэн. Баярмаа гишүүн байна одоо энд мэдэрчээсэн хүмүүсийн төлөөлөл. Тэгэхээр энэ нэг талдаа бид нар парламентын арчлаа хамгаалдаг итгэл үнэмшилтэй гэж итгэл төгс хэлдэг. Нөгөө талдаа бид нар парламентаа дандаа эрх мэдлийн тулаанд ашиглаж нөгөө парламентын арчлаа цөхрүүлэх ийм л алхмуудыг хийдэг. Тэгэхээр энийг бас тодорхой хэлж өгөхгүй бол бас зарим юм буруу дүгнэгдээд байгаа шүү. Дөрөвдүгээрт одоо манай парламент ер нь баларх гээд байна гэдэг. Энэ өнгөрсөн хугацаанд өчигдөр өнөөдрийн чуулганы хуралдаа ингэж болж байгаа процессыг харахаар парламентоос жинхэнэ утгаараа ажиллаж гин шүү гэж монголчууд бас хэлмээр. Энэ 126 гишүүнтэй парламент ажиллаж байгаа учраас өнөөдөр 2 дугаар хүн, 3 дугаар хүн огцрох асуудал дээр тулчих. За амар өсөлтөнд дараа хариулъя. За одоо самбуу гишүүнтэй санал нэг байгаа зүйл нь энэ олон одоо үл ойлгогдох гүтгэлгүүдийг эргэлзээг тайлах хэрэгтэй гэдэгтээ 100% санал нэг байна. Би өчигдөр бас олон нийтэд хандаж мэдгэл хийхдээ энэ эргэлзээг бүрэн тайлна гэдгийг бас хэлсэн. Намайг гүтгсэнтэй холбоотой асуудлуудаар би холбогдсон этгээдүүдийг шүүх хууль хяналтын байгууллагуудад бүрэн хандсан. Харамсалтай нь одоо шүүгчийн зарлан дутгаа авдаггүй, бултдаг, асуудлыг шийдвэрлэхэд саад учруулдаг гэдэг их олон хүндрэлүүд бол энэ гардаг юм байл. Та бүхэн ч гэсэн магадгүй зарим тохиолдолд энийг өөрсдөө мэдэрсэн хүмүүсийн танхимд байгаа болов уу гэж бодож байна. Шүүхээс дууддаг очтгүй, шүүхийн зарлан дутах хүчгээ авдаггүй. Янз янзын асуудлууд бол энд байгаа. Тэгээ би хариуцлагатай хэлэхэд бүх асуудлыг хууль хяналтын байгууллагуудаар бүрэн шалгуулж нэр төрөө бүрэн сэргээлгэнэ гэдгийг хэлхээ хүсэж байна. За саяхан бас одоо бас л гүтгэж байгаа. Эрдэнэ жаргал гэдэг залууг миний нарийн бичгийн дарга туслах зөвлөх байсан гэж. Хизээч тийм туслагтай байгаагүй, хизээч би тийм зөвлөхтэй байгаагүй. 2011-аас 13 онд хамтарч топ CGM гэдэг онлайн худалдааны сайт байгуулж ажилуулах гэж үзээд тэр үед онлайн худалдаа дэлгэрээгүй байсан учраас амжилтгүй болоод дампуурсан нэг тийм л хамтын ажиллагаа байсан. Гэтэл тэр хүний 2020 онд хийсэн бизнесийг надтай холбож энэ нөхөр ингэж хөрөнгөцсөн байна гэдэг асуудлыг гаргаж тавьж байгаа. Энэ зовлон бас та нар дээр ирнэ шүү. Та бүхэн маань их болгоомжтой байгаа. Яг ийм байдлаар хүнийг хахь хамааралгүй хүмүүстэй холбож авилгацсан, тендердсэн, хулгай хийсэн, хөрөнгөцсөн гэдэг энэ мэдээллийг олон нийтийн мэдээллийн дутуу байдлыг ашиглаж түгээдэг энэ технологи Монголд хөгжиж байна.
хөгжиж байна. Энэ цаашдаа та нар дээр тохиолдох аюул шүү. Энийг бас гишүүд мэн дотроо их сайн бодож тунгааж аваарай гэдгийг хэлхийг хүсэж байна. За Чулуун цаг гэдэг залуугийн хувьд Монгол Ардын намын хэвлэл мэдээллийн хэлтсийн дараагаар ажиллаж исэн, нарийн бичгийн дараагаар ажиллаж исэн. Гэтэ миний томилгоогоор биш, намын баг хурал удирдах зөвлөлийн томилгоогоор томилогдож хамтарч ажиллаж исэн. Говьалтай аймагт 10 жил төгссөн үнэ. Манай нөгөө параллел өнгө байсан үнэ. Гэхдээ намд бол намын баг хурал болон удирдах зөвлөлийн шийдвэрүүдээр ажиллаж исэн гэдгийг бас хэлье. За тэр тагнуулын байгууллагын шинжээчийн дүгнэлтийг би одоо ховлуулад та бүхэнд гар дээр чинь тарай. Өмнө нь бас гишүүдийн өрөөнд одоо ийм тайлбар, баримттай материалыг бас тараасан байгаа. Нэмж одоо энэ тагнуулын шинжээчийн дүгнэлттэй холбоотой материалыг өгье.